Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Йоо. Зангай манай гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр яг одоо 3 дугаар студиэс хөтлөх заяа очроо найруулагч Мизү нарын хамт том өрөөндөө бэлэн болсон байна. Манай буудан дээр суугаа тухлан суугаа таалан болгоцгооноо тэгээ чөлөөтэй ярьцгаая тийм ээ. Тийм ээ. 3W45 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс та нэвтрүүлгээ сонсох боломжтой. За цаашлаад үзхийг хүсэх юм бол бүр харахыг хүсэх юм бол бүр нэвтрүүлэгт нь оролцмоор байх юм бол бүр тэр нэг хиний очрыг аваад ирсэн байгаа тэр диван дээр нь хөвтөж ягаад яриа сонсохыг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5-гийн Facebook дээр Крэлэр бишээ тайгараад их юм бол манай хуудсан дээр яг одоо дүрстэйгээр том өрөө цэнгээд нэвтрүүлэг маань танд хүрч байгаа. Тэгээд бас шууд холбогдох утас 9986 1045. Тэгээд өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдвийг суглахаас өмнө дахиад ер нь шинээр сонсож байгаа бас эпирээр мянган сонсогчтой хандаж дөрмөд хэлцүүлье. Тэгэхээр бид тэр одоо өнөөдөр сэдвээ мэдэхгүй байгаа. Бид тэр найруулагч нь ардхан чинь зүгээр байж байгаа. Сэдв суглуулна. За тэгээд тэр сэдвийн дагуу нэг эсрэг талын аргументуудыг бас дахин суглуулна. Тэгээ хоорондоо бид тэр мэтгэлцэн хэн нэгний талд орохыг хүсэж байгаа бол та дэмжиж шууд 9986 1045 дугаар руу холбогдоод ороод ирээ. За ингээд сэдвээ сугалцгаая тийм үү? За сэдв нь. За өнөөдрийнх одоо ямар сэдв байж алах бол та. За чи өөрөө сугалах гад тийм үү? Яа сайн нэрээ энэ том өрөө эхлэхээс өмнө би заяад энэ дэрээр нь өстө бөмбөгдүүлээ. Энийг удахгүй стори болгож оруулнаа манайхаа. За. Ажлын байрны бэлгийн дарна. Бэлгийн гинэ. Тэр одоо дэрээр зоход би одоо тэгэл бэлгийн дарамтанд ороо. Тийм өчөхгүй багтай яг гэдэг. За. За яа. Энийг суглаа шүү дээ. Тэр болоогүй бол дахиад яана. Ой яана гинэ. За өнөөдрийн сэдвийг суглаа манайхаа. Нэг хактар нушаад явах үедээ шууд явлаа. Энэ бол за чи гоё хэлээрэй. Тэжиг. Царайны сайхнаар цай сүлхүү гэдэг асуулт байна. Царайны сайхнаар цай сүлхүү гэж Мизо бит хоёроос асууж байгаа юм байна. За одоо ийм царайтай хүмүүсээс штэ. За одоо сүлэлгүй яах вэ те миний инээд түрээдэх юм. Одоо ингэж байгаа байхгүй том өрөөн дээр одоо битэрийг найруулагч бас соглуулдаг. За энэ үнцгийг аваад яриараа гэх ингэ соглуулдаг байгаа байхгүй юу? Соглуулж ихснээс хойш очроо ерөөс өөрийнхөө санаа бодолтой нийцдэг юмыг түүнийг сонгоогүй байхгүй юу? Одоо нэг соглуулчихсан. Чаав сугалах юм бол яна би одоо нэг юм сугалмааргүй нэ хой. Цайрны сайхнаар цай сүлэхгүй гэж сугалмааргүй. Сүлнэ гэж сугалмаар байгаа юм уу? Тийм шүү дээ. Яг өөртөө таарсан юм сугалмаар шүү дээ. За. Ба. За би нэгийг сугалчлаа тийм үү. За одоохон. Чи энийг нь аав гэ надаа тааруулаад өгчүүгүй юу? Ямар сонин гар байж чи. Үгүй. Ихтэй яг тааруулаад өгсөн юм шиг болчихлоо. Ой! Чи болоо тааруулаад чи харагдаад байгаа юм шүү ой. Болоо найруулагч энэ хасъя. Царны сайхнаар цай сүлэхгүй гэдгийг. Яа. Чи болгоо тааръя. Яа. Царны сайхнаар цай сүлнэ гэж байна. За. Царайнд таарсан л сонголт хийсэн байж тээ болоо штэ тэгээд. За ингээд сүлэхгүй гэдэг бичиг баримтуудаа тавьлаа. За манайхаа өнөөдөр бол битээр талаас нь ярихад тест ястай гоё штэ. Харин тийм ээ. Ер нь их гоё сэдв манай найруулагч минь өөрөө сугалсан байна. Өөрөө царайгаа харуулдаггүй эфирд ажилтдаг хүний хувьд. Нэг сүлж мүлэх тал дээр нэг өөрөө болоод холбоогүй штэ тий. Уу яг өөрөө царайгаараа сайн сүлдэг хүн багхгүй гол нь. Нарийн бав хийдэж царайгаараа. Нарийн бав хийдэж. Яа, царайгаараа нарийн бав хийдэж. Яа. За өнөөдрийн сэдв тодорхой боллоо. Өнөөдрийн сэдв бол царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг сэдвээр хамтдаа ярилцах гэж байна. Манай очроо бол царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг талыг нь сонголтоор авчихсан болвол би царайны сайхнаар цай сүлнэ гэдэг талыг нь бас сонголтоор харахгүй байж байгаа сонгоцсон шүү заа юу. За ингээд хамтдаа яриагаа бас эхлүүлээ. Таач гэсэн царайны сайхнаар цай сүлэн сүлэхгүй гэдэг тал дээр өөрөө санаа бодлоо комент хийсэх бичгээс гадна 9986 1045 дугаард холбогдоод тэгээд санал бодлоо илэрхийлээрэй. За очроо. Яагаад сүлэхгүй юм бэ? Ер нь яг за энэ талыг одоо ер нь яг амар царайлаг мөртлөө ингээд нэг
Яриа амар тэнэг хүмүүс байдаг шүү дээ, тий. Айгуу яг нэг актер царайлаг биш мөртлөө яриа мэрэ бол айгуу дажгүй хүмүүс бол зөндөө байдаг аахгүй. За тийм учраас царайны сахнаар цай сүлэхгүй гэдэг би баримт нотлогоотой яри тэгвэл. За. Яагаад 10 жилд тэр хөөхөн октод ангийн хамгийн царамуутай хүүхдтэй суудсан байдаг юм бэ? Үний шүү дээ. Би сонсч л бай. Би сонсож л бай. За ер нь бол энэ бол нэг бодит баталгаа. Тэгэхээр хүнд ганцхан царай биш, яриа, мөн чанар, зан чанар тийм ээ, хөдөлмөрч байдал гэх мэтлэн зүйлүүд ер нь бол одоо эрэгтэй хүний өнцгөөс бол хэлэхэд эмэгтэйчүүдэд илүү их таалагддаг. Заавал царай зүсэндээ биш. Эмэгтэйчүүд чи ялангуяа дасаж дурладаг хүмүүс шүү дээ. Тэ? Дасаж дурладаг одоо ийм хүмүүс учраас бас ингээд сонсож дурладаг тий. Тийм учраас эрчүүд бид нэр худалж болчиход байгаа шүү дээ. Та нарын жигийг дулаацуулах гэдэг. За би сонсоор байгаа. Би их тайван сонсож байгаа. Царайны сайхнаар цай сүлнэ гэхэр чин одоо жоохон тэнэг юм боллоо. Харин нөгөө сүлнэ гэхэр чин тэнэг юм болчихно. Тэгэхээр сүлэхгүй гэдгээ сугалсандаа ч би ер нь таатай бай. Тийм үү. Хүнд заавал царай мараа байх ерөөсө халавгүй. Тийм үстэй. Болцно. За ер нь бол ерөнхийдөө ингэсгээд орхи ихний аргумент чи дараа. За сүлнэ гэдгээр сонсъё. Чамд юм олдохгүй наач гэсэн. За сүлнэ гэдгийг яриа л та. Яг хуу царайны сайхнаар цай сүлнэ гэж ярьж байна. Царайны сайхнаар цай сүлхүүч гэж асууж байх шиг байна найруулагчийн маань хувьд. Ер нь яг царай гэдэг нь юу хэлж байгаа вэ гэдгээ бас их тодтогох хэрэгтэй гэсэн үг. Нүүрний царайг л хэлж байгаа шүү шууд наачаа. Үгүй. Юу юм? Сэтгэлийн царайг ярьж байгаа. Сэтгэлээ. Чөө болоочтэй. Наадах чи би өөрөө ярих хэвээр сэдв биш чи. Үгүй шүү. Царайны сайхнаар одоо ингээд гадаад гоо үзэм сайхнаа байдлаар цай сүлхий. Тийм. Одоо тэгэхээр гаднаа ч гэсэн үзэгсэлэнтэй, дотроо ч гэсэндээ үзэгсэлэнтэй хүмүүс маш их байгаа. Бүр маш их шүү. Тэгээ эдгээр хүмүүсийн гоо сайхныг ил гаргахын тулд энэ асуултыг би асууж байна гэж чи сэтгэлээсээ баярлаж хүлээж авч байна найруулагч. Айгуу намын чанартай явсан. Тий. За энэ мэдчлэн ер нь бол царайны сайхнаар цай сүлнэ гэдэг нь би сая очроо нэг жишээ авч ярьлаа шүү дээ. Би бас нэг жишээ авч яриа заяа. Манай хүү 2 дугаар байна уу 3 дугаар ангид байхад нь би яг асууж ирсэн. Миний хүү ямар хүнтэй суухын ээжшгээ хүнтэй суух юм уу гэл ингээл ярьжсэн байхгүй. Тэр одоо яг юу үзэж байгааг ярьсныг сайн мэдэхгүй. Ямарс нэг юм үзэж байгаа л улбаалал ярьсан. Тэгсэн чинь тэгнэ гинэ. Би мэдээж нэгдүгээрт ухаантай хүүхдтэй онц сурдаг хүүхдтэй сурна гинэ. Суuna гинэ. Яасан яаж байгаа ингээд гэсэн чинь. Үгүй би эн чинь бас нэг ганцаараа ингээд амьдралаа аваа явж чадахгүй штэ. Тэгэхээр ингээд хамтдаа бас ингээд онц сурдаг байж ич би ингээд амьдралаа авч явна гэж байна заяа. За тэгээ хоёр дахь нь гэсэн чинь би бас хөөхөн хүүхэдтэй суuna гинэ. Тэгсэн яаж байгаа ингээд гэсэн чинь хажуудаа бас нэг хөөхөн охин дагуулаа явчмаар л гэж тэгсэн. Тэгэхээр царайны сайхнаар цай сүлэхгүй юу гэдэг асуултыг магадгүй ихэвчлэн хүүсээр нь ярих юм болвол эмэгтэйчүүдийг дүгнэхээсээ илүү эмэгтэйчүүдийг энэ тал дээр дүгндэг байх гэж бодож байна. Магадгүй тий. Ийм тийм байна. Тэрнээс биш яг ирчүүдийн хамаагүй байх ш. Очроогийн хилдэгчлэн ирчүүд нэг сармагчаангаас чүт дээгүүр байхад л доторх агуулмж нь дажгүй байх юм бол гадна корпусыг нь бол нэг тоодоггүй штэ. Үнтэл ижилхэн л гэсэн үг л. Корпусыг нэг актер тоодоггүй ч гэх шиг тий. За тийм ээ тий. Яг зайг хэлж байгаа бас зөвлөдөө нөө ер нь царайны сайхнаар цай сүлэн сүлэхгүй гэдэг асуудал бол яг эмэгтэй хүн дээр илүү их яригдах асуудал ухаалаг гэж байгаа тийм ээ. Яагаад гэвэл эрэгтэй хүн чинь харж дурладаг байхгүй юу? Эмэгтэй хүн чинь бол тэрэ яг очроогийн хилдэгчлэн сонсож дасаж дурладаг байхгүй юу? Тий одоо ингэж байгаа сонсож дасаж дурладаг гэдэг дээр нэг юм хэлчихэд байгаа сте. Одоо эмэгтэйчүүд ирчүүдийг айгүй сүүлүүд амар худалч боллоо гэдэг. Тэнгүүд ирчүүд болонгод буцаагаад эмэгтэйчүүдийг юу шүүмжлээд байгаа вэ гэхээр айгүй нүүр амаа будахыг бодмол боллоо моллоо гэж яриад байдаг те. Тэгэнгүүт яг үнэнгээ хэлэхэд тэдгээр шүүмжлэл нь өөртөөс нь шалтгаалаад байгаа юм билээ шүү дээ. За. Жишээ нь одоо та нар өөртөө сонсож дурладаггүй байсан бол тийм ээ бид нэр заавал худлаа ярих шаардлагагүй те. Хэрвээ бид нар харж дурладаггүй байсан бол та нар нүрээ тийм их гоё будах шаардлагагүй. Хоёлаа ингэж хүйсээр нь DC гэж яриаг шүү дээ. DC ихгүй л дээ ер нь зүгээр нэг юм олж харсан юм аа л гэж би хэлж байна тийм ээ. Тэгээ намайг юм яриул уйлж шүү. За тэгвэл ингийн. За яг тусынхан хамгийн ихний бас сонгож авсан зүйлээ ингээ батлахын тулд яриагаа эхлүүллээ л дээ. Тэгвэл царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг тал дээр нэг сайхан одоо гэр бүл болоогүй байгаа.
гэр бүлийн хүнээ хайж байгаа тий. Ирээдүйд бас ингээд гэр бүлийн хүнээ харж төлөвлөж байгаа энэ хүмүүст зөвлөгөө өгөөч гэж хүсэж. За түүнээрээ сонсч. Зөвхөн нүүрний царай гадаад өнгө үзмжээр зөвхөн түүнийг яг мэдээж тэрийг харлаг байх. Гэтэ зөвхөн түүгээр амьдралыг тэр чигээр нь босгоод энэ олон жилийн аяллыг авч явна гэдэг бол бас маш өрөөсгөл алдаатай ойлголт байгаа. Мэдээж бас дээрэс нь тэр сайхан гоо гадна талын тэр корпус гэж чиний ярьдаг те тэр ингээд дандаа тэр чигээрээ байна гэдэг ойлголт бас өрөөсгөл ойлголт байгаа. Мэдээж унжин одоо те үрчин тийм үстэй үрслээ суун гэж мэдээж өгшин. Хамгийн чухал бидний харах ёстой зүйл бол хүний дотоод сэтгэл гоо зүй мөн чанар зан чанар тэрийг нэр нь харах хэрэгтэй. Би одоо ингээд одоо клубийнхаа ганц нэг дүүнэр мөнөрт бас зөвлөдөг аахгүй. Чи ингээд яг ингээд одоо удахгүй хань ижлээ сонгохдоо тийм ээ. Ямар эмэгтэйчүүдийг сонгох хэрэгтэй вэ гэхээр зөвхөн гоо үзэсгэлэг гадна талын байдлыг бити хараарай те. Дотроо маш их даруухан те. Дүлгөөн магадгүй чи өөрөө ямар зан чанартай байна тийм үү? Тэрнийхээ нөгөө тал эсрэг зан чанарыг бас олж аваад гэдэг байхгүй. Чи хэрвээ нэлээд ширүүн дөрвөн одоо ингээл юм онгороо. За тийм хэрвээ хүн бол нөгөө талдаа маш даруухан хүнийг сонгож авах хэрэгтэй. Ус. За байж гараа. Байж гараа. Тэгэхгүй бол одоо би ингэдэг байхгүй. Би ч нөө дөрөнд хэлсэн. Би өөрөө маш онгороо ингээд ийм хүн. Гэтэл манай ихнэр аюу даруухан. Дотоод гоо ер нь бол ингээд маш даруухан бохоггүй те. Гадна дотн адилхан шүү зөө. Чи юу удаад байгаа. Зүгээр би яг тэг зөвхөн дотоод гоо үзсэн дээр ярьж байгаа учраас ингэж шүү дээ. Тэгээд за тэгээд хэлсэн үг бүр гэхдээ ер нь бол цаашдаа бас эсрэг ашиглагддсан байлээ шүү гэж очроод хэлчихье. Тэгээд тийм учраас нөгөө одоо би жишээ нэгдэг байхгүй. Заримдаа ингээд манай одоо хамаатны дүүнэр мөнэр ингээд зүгээр хоорондоо буу халаа сууж байгаа тэгдэг байхгүй. Хэрвээ очроо ах те одоо манай тэг дүүнэрийн ихнэр мөхнөрүүд нь бас нэг над чиг хорцорч хүмүүс байдаг байхгүй. Сэргээр нөхрүүд нь манай дүүнэр мөнэр айгу даруухан байдаг. Хэрвээ ингээд яг тийм хоёр амир ассан ингээд хоорондоо таарчих юм бол те энэ бол тэр үл бүтэхгүй шүү дээ. Боон зодон боо юу болоод ингээд таарахгүй. Тэгэхээр цаанаасаа юм нэг мэдхгүй. Яагаад ч юм яг энэ юм заяаны хань гэдэг зүйл чинь өөрөө нэг нэгнийгаа нөх хэлбэрээр ингэж ирж идэг юм шиг байгаа. Арга бэлэг шиг. Ер нь хувь тавилан гэж хэлэхэд. Тэгэхээр би залуучууд хандаж хэлэхэд хувь тавилангаа сонгоод тийм ээ. Зөвхөн царай гадна талын корпус харахаас илүүтэйгээр хүний тэр дотоод гоо үзэсгэлэн тэрийг нь илүү харах нь чухал шүү. Ирээдүйн аялал амьдралд ердөө зөвхөн тэр царайгаар одоо цайгаас хүлээд амьдрах боломжгүй гэж л хэлмээр байгаа. За би чинь бол бас одоо сүлнэ гэдэг дээр ярих шүү дээ тийм. Зөвлөх гээд байна тийм. Эсрэг талын зөвлөх гээд. За ер нь бол ийм юм аа. Алигтай зөвлөгөө ер нь за би чинь нөгөө эмэгтэй хүн штэ. Эмэгтэй хүн учраас яг эмэгтэй хүнийхэн талаасаа яриа заа. Ер нь шууд анхны уулзалтаар л дүгнэгдэх тохиолдол бас байдаг. Одоо жишээлбэл гаднах үзмжийг харж байна гэдэг чинь яг ингээд бүр хитрхи царайлаг гой сайхан гэдэг чинь эрэгтэй хүнд байхгүй яриа байхгүй юм чинь болоод харин цэвэрхэн айтаахан дайжгүй те ийм яриа болоод байж байгаа байхгүй юу. За ер нь үзэгсэлэнтэй гэдэг тодтгол чинь манад богдхаан дээр л ирдэг байсан юм билээ. Богдхааныг үзэгсэлэнтэй гэдэг байсан юм уу? Тий. Богдхааныг үзэгсэлэнт гэж бүр тодтогддог байсан юм билээ. Эрэгтэй хүнийг үзэгсэлэнтэй гэдэг тодтоглол бол тэр үед гарч ирж байсан гэсэн. За тэгээ хамгийн гол нь эрэгтэй хүнийг үзэгсэлэнтэй гэхээс илүү эрэгтэй хүнийг сайхан гэдэг тодтогол тий илүү бас зохих байх гэж бодож байна. Тэгээд энэ одоо царайны сайхнаар цай сүлнэ гэдэг дээр юу гэж ярих гээд байна вэ гэх юм бол хамгийн гол нь анх уулзж байна. Анх уулзж байгаа мэдрэмжээс тэр хүнийг хэр сайхан хүн бэ? Сайхан хүн биш вэ гэдгийг мэдэх боломжтой байхгүй юу? Тэгтээ тэргүй царайны сайхнаар цай сүлэхгүй юм чинь ингээл нэг амар юм очиод ингээл гачин юм очиод ингээл уулзаал сайн уу маань үгээ ингээл ингэх юм бол эн чинь ингээд тухайн уулзалтанд ач холбогдол өгөхгүй болвол цаанаасаа л цаашдаа энэ хүн чинь өөрөө ийм байна гэдгийг л мэдрэгдүүлж байгаа гэсэн үг юм. Сайхан байна гэдэг чинь нэг цэвэрхэн хувцалсан тий. Тэр уулзалтандаа тухайн ажилдаа ч гэдэм үү ямарваа нэгэн зүйлдээ сэтгэл гаргаж байгаа хүнийг хэлж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээд сайд сүлэхгүй юм ч гэсэн ямар хамаатай намаа ингэ тоовол аав тоохгүй бол би энэ ч байсан чи яа байхгүйсэн ч би угаасаа ийм хүн гэдэг юм бол ер нь хүнтэй суугаад чи яа тий.
Хүнтэй суух га зориулт гарахаа хичээх гэдэг штэ. Тэр хичээл зүтгэл байхгүй нэ гэдэг хүн байхгүй байгаа үгүй. Цаашдын ажил дээрээ ч гэсэндээ цаашдын гэр бүлийн авч явах асуудал дээрээ ч гэсэндээ нэг тийм сүлээд ахаар хэмжээний сэтгэлж гарахгүй байх. Тийм учраас би энэ дээр яг юу гэж ярих гэдэг нь вэ гэхээр сэтгэлийн үзэгслэн гоо сэтгэлийн тэр сайхан зүйл гэдэг чинь цаанаасаа хүнд гадна талд нь ч гэсэндээ мэдэгдээд гараад ирдэг л байхгүй. Тийм учраас бүсгүүчүүд минь наад нүдээ сайхан тохируулаад сэтгэлээ сайхан нээгээд хараад үзтээ. Яг уу ингэдэг Яас байхгүй. их тойруулж байна. Монголчууд байгаа сте. Монголчууд ер нь хизээч царайны сайхнаар цай сүлнэ гэдэг үг гаргадаггүй байхгүй. Хизээч гаргаагүй байхгүй. Монголчууд бидний өвөг дээц. Тэ маш философик үг гаргасан. Царайны сайхнаар цай сүлэхгүй л гэдэг үг гаргасан байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг маш гүн гүнзгий юм хэлээд штэ. Өчтөр хоёлаа нэг өчтөр биш урж идэр ч юм уу нэг үеийн талаар ярьсан штэ. За тэгээ үеийн талаар ярих юм бол эн чин хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр 90 оны төгсгөл үеийн хүүхдүүд маань за ингээд цаашлаад 2000 оны хүүхдүүд маань юу гэж гаргаж ирж байгаа вэ гэхээр царайны сайхнаар цай сүлнэ гэдэг үгийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хоёлаа уг нэг юмн дээр яг тогтож зогссон. Тэр нь юу вэ гэхээр үе хоорондын ярьж байгаа зүйлийг үгүйсгэхгүй гэдэг зүйл дээр тогтсон. Тэгсэн миний дээр үед гэд сая ярьчлаа л да. Өөрөө чинь дээр үед миний гэж яриаг өрөөсөн. Үг байсан байж болно л доо. Гэхдээ болоорой чи. Царайны сайхнаар цай сүлнэ гэдэг үг байдгүй гэвэл байдаг. Үүн дээр хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. За яг одоо үеийн орчин үеийн хүүхдүүдийг хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. За яг ойлоо одоо бол ингээд таны хувьд гэх юм бол хүлэн зөвшөөрөхгүй байж болно. Сүлэн сүлэхгүй гэдэг дээр маргаад яах вэ? Зүгээр ингээл та. За чи дотоод гоо үзэсгэлэн гэж ярьж байна. Би ч гэсэн тэгээд ярьчлаа тийм ээ. Хамгийн чухал зүйл харж явах зүйлүүд мэдээж гадаад гоо үзэсгэлэн харалгүй явах уу. Гэхдээ бас дотоод гоо үзэсгэлэн харах нь хамгийн чухал багхгүй гэдэг дээр санал нэгдэж байна. За тэгвэл дотоод гоо үзэсгэлэн гэж яг юу юм бэ? Дотоод гоо үзэсгэлэн тухайн тэр хүн би болох ёстой юм эсвэл би өөрөө гоо үзэсгэлэнтэйгээр түүнийг олж харах бодож тунгааж харах боломжтой. Наадхан дээр чинь ярих юм бол тэр хүн өөрөө л бүтээн. Юу гэж тэгээд нэг талын үнэн үү? Тийм одоо чиний би өөрөө бүтээн гэсэн үг байхгүй юу? Одоо чи хоёулаа хослох гээд байна штэ тий. За тэглээ гэж бодоход үнэхээр бүтэхгүй зан аргашинтай үнэхээр бүтэхгүй дотоод гоо чи тэр миний бус байхад чинь би эндээс ямар гоо үзэсгэлэнтэй бэ гэж харах юм бол бас эн чинь өрөөсгөн штэ. Нөө шүү дээ. Одоо би жишээ нь чиний хувьд одоо ингээ бүтэхгүй юм чанартай байх гэж бодъё. Чи түүнийг хөндлөнгөөс өөртөө ашигтайгаар гоо үзэсгэлэн гэж олж харж өөр өнцгөөс нь сэтгэл дотроо тунгааж одоо кодлох нь бас юм үүрэг байж байна. Энд чинь юу гэдэг лээ нөгөө нэг далд ухаанаараа хүнийг удирдаад ингээд шууд ингэцэнтэй ялгаагүй болох гээд байгаа байхгүй. Гоо чамын чиний дотор байгаа одоо чиний нэг дотор байгаа мөн чанарыг те би магадгүй өнөөдөр ингээ гоо үзэсгэлэн гэж харахгүй гэж болох юм. Заяа. Чамаг нэг актер дотоод гоо үзэсгэлэнтэй огох гэж. За харахгүй л гэж бодъё төсөөлж штэ. Гэхдээ би чамаг хүлээн зөвшөөрөөд байгаагаар чинь хүлээн зөвшөөрөөд тэр мөн дотоод тэр мөн чанарууд чи ойлгоод ирэх үед тэр нь надад дотоод гоо үзэсгэлэн болж хувирах боломжтой гэж би хэлээд байгаа байхгүй. Хувирах боломжтой гэж хэлээд байгаа. Би өөрөө тэгж өөртөө чи үл өөрчлөгдөөгүй. Тэрнээс шаардаа анх хуйлцахтаа л тэр хүний бүтггүй байгаа зүйлийг ч гэсэндээ бүтэлтэй болгож харна гэж байхгүй гэдгийг би хэлээд байгаа байхгүй. Тэр хүн чинь өөрөө дотроосоо бас өөрийн гэсэн нэг юутай байж тээ нэг бодолтой, санаатай, сэтгэлтэй, мэдрэмжтэй байна. Тэр мэдрэмжийг нь тэр хүнд гоё байхад чинь хажуунаас нь дүнгэж уулзсан хүн муухай санагдсан ч гоё юм аа гэж харахгүй л гэж би хэлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо яг жишээ нь ийм байдаг байхгүй юу? Жишээ нь ингээ хосуудыг харж байгаа ах ихснэр одоо ингээ харж ангууд эхнэрийг ингээ би ингээ харангууд гэл одоо таньдаг нэг хүн байлаа штэ. Эхнэрийн хатлаас ямар муухай дотоод гоо үзэсгэлэнгүй хүн бэ гэл энтэй суух юм бол одоо би үлсдээс айл үжээ баг одоо те хэрэгт орцсон байгаа ч юм уу те ингэж бодож төшөөлдөг байхгүй. Гэтэл нөхөр нь түүнийг тэр түүнийг дотоод гоо үзэсгэлэнтэй эмгтэй л гэж харж хайрлаад байгаа байхгүй. Тэг би гайхдаг байсан байхгүй нэг хэсэг. Үгүй энэ ийм хүнийг одоо яаж нэг бүр нэг юм адаар одоо надад бол тэг санагдаад байгаа шүү дээ. Нөхөр нь түүнийг дотоод гоо үзэсгэлэнтэйг хүлээгээд авчаад байгаа байхгүй. Хайрлаад байгаа байхгүй. Тэг би ерөөс тэрийг ойлгохгүй мэдхгүй одоо юуг нь өмөрдөг байна юу нь тэгдэг байна гэл те. Боддог байсан. Тэгээ сүүлийн үед ингээд одоо ингээ хараад үзэхлээр хүн хэний ч одоо сонин дотоод одоо үл дотоод гоо үзэсгэлэнтэй хүнийг
дотоод гоо үзэсгэлэнтэй болгож хувиргаж харах боломжтой юм байна гэдгийг л олж харж За байгаа. би нэг жишээ ярил л да. За нөгөө нэг аратан ба гоо үзэсгэлэн гэдэг хүүхэлдэйн кино байдаг штэ. Тий. Жонон ба гоо үзэсгэлэн гэдэг хүүхэлдэйн кино байдаг. Тэр хүүхэлдэйн кинон дээр маш үзэсгэлэнтэй бүсгүйн талаар гардаг. Аратан болоод хувирчихсан ханхүүгийн талаар гардаг байхгүй. За тэгээд ханхүүчин болол өөрийгөө ингээ буцаад ид шидээс тайлагдуулахын тулд энэ ид шидийг хүчингү болгохын тулд хүнтэй ингээд хайр сэтгэлийн холбоо үүсгэх гэдэг штэ. Гэвч гаднах ингээ байр суурь ингээ байж байгаа царай ингээ харагдаж байгаа гоо үзэсгэлэнгээс нь гоо бус үзэсгэлэнгээс нь болоод хүмүүс бол айгаад байгаа ийм дүр зургийг бол тухайн хүүхэлтэн дээр харуулдаг байхгүй. Анх нөгөө гоо үзэсгэлэнтэй бэл гих охинд ч гэсэндээ санал тавиад чи ингээ надтай хамт энд үлд гэхэд маш их айж үлддэг байхгүй юу. Тэр охин хизээч тгий энэ баян юм бэ энэ өстой гоё юм бэ те болчих байх тэгчих байх тасчих байх гэж бодож ихэндээ үлддэг байхгүй юу. Маш их хайдаг. Тэгээд алхам тутамдаа би яаж зүхтэх уу, яах уу, яаж эндээс ингэхүү гэдэг бодлууд ч гэсэндээ төрдөг. Яг үүн дээр ингээ харах юм бол бас шууд хамгийн түрүүнд царайг нь хардаг гэдэг нь бас энд харагдаж байгаа гэсэн үг. Айдас төрүүлэн мэдрэмж төрүүлж штэ. Би анх орж ирэл чиний царайг шууд харсан штэ. Тэгээ явцсан дундаа шүү заяа. Явцсан дундаа үнэхээр тэр хүний дотоод гоо үзэсгэлэн гадаад гоо үзэсгэлэнгээсээ илүү сайхан юм байна гэдгийг мэдрээд тэгээд тасч эхэлдэг штэ. За тэгэнгүүт хамгийн сүүлд нь ямар процесс болдог вэ гэхэлэр одоо нөгөө нэг юу шулмын хараалн тайлагдаад одоо нөгөө нэг дагны хараалн тайлагдаад бүх хувирсан байсан хүмүүс нь идгээд зүгээр болоод буцаад хүн болоод тавилга хувирсан байсан хүн болоод нөгөө араатанд хувирсан байсан маань хүртэл үхчихжээснэ буцаад бүр амьлаад буцаад амьлахтаа бүр хүн болоод ханхуу болоод амьлаад гараад ирдэг шүү дээ. Ханхуу болоод амьж гарч ирэхдээ маш царайдаг гарч ирдэг. Тэгэхэд бээлийн царай яадаг гэж бүр илүү багталтайгаар хардаг байхгүй. Харин тий. Яг үнэ. Тэгээд тэгэхээр яадаг вэ гэхээр тэр хүний дотор байгаа тэр гоо үзэсгэлэнг гадна гарч иртэл нь гадагшаа гарч иртэл нь хайрлаж чадах хин нэгэн байснараа гоо үзэсгэлэн болж хувирж тий. Гоо үзэсгэлэн болж хувираад байгаа. Одоо тэр нэг манай ах их хоёрыг би эхнэрийн ямар ч дотоод гоо үзэсгэлэн өгч хөндлөнгөөс харж байгаад ахвал олж хараад гоо үзэсгэлэнтэй л гэж хараад байгаа хөх тэнтэй адилхан. Түрүү нөө чамаагаас араатны тухай ярьж байгаад нөө чамааг орж би нөө царай харсан гэж байгаа нь тий. Анх харж исэн гэж байгаа нөө би нөгөө өөрөө араатныхаа өнцгөөс тий. Чамааг нөгөө тэр гүнжин гэж зүгээр харсан байхгүй. Амар засвар хэмжээний гараад нэр. За би та нарт сайн нэвтрүүлэг эхлэхээс өмнө яаж дээрээр зодуулсан хүчирхийлэлд өртсөн тэр одоо сторигоо тун утгах гэр бүлийн радиогоор оруулахар нь сториг нь үзээрэй. Тэгээд чи харин намайг одоо ингээ орж ирэхэд тэр яг тэр араатнаар харсан баг гэж бодож чинь те. Үгүй шүү дээ. Ер нь бол тэгж хараагүй шүү дээ. За тэр яг энэ би биний яаж харсанд биднэрт ерөөсөө хамаагүй. Хамаарахгүй. Одоо ер нь хоёулаа би биний хараад яа тийм. Тий яах угаасаа харахаас өөр аргагүй болоод байгаа хгүй. Өөдөөдөөс хараад суучих лээ те. Заавал ингээ мэдээ нэж бодолт ингээд юм ярьж байгаа нь орж ирээд. За тэгэхээр яг би тэр нөгөө бас л энэ нөгөө царийн сахнаар цай сүлхүү үгүй юу гэж явж байгаа сүулдэ дотоод гоо үзэсгэлэн ингээд хувираад орчлоо. Тэнгүүд энэ дээр нөгөө нэг яг энийгээ бүр бацчмаар байгаа яг энэ. Тэгээ базээ одоо базээ. Дотоод нөгөө нэг ер нь бол царийн сахнаар цай сүлхүү сүүлэн. Зааж байгаа. Ингэж байгаа. Амтаа акта цай цай. Одоо ингээд тэр хүнд одоо нэг эмэгтэй надад дотоод гоо үзэсгэлэнгүй харагдаад байна гэж бодоход нөхөр нь түүнийг дотоод гоо үзэсгэлэнэ гэж бол хайрлцаад байгаа нь энэ өөрөнгө явцын дунд ингээд хувиргачаад байна шүү дээ. Гоо үзэсгэлэнг би болгоод таньж мэдчихэд байна. Энэ дээр нэг юм жишээ байдаг аахгүй нөө. Би өмнө ярьж илүү яалаа санахгүй нэг юм одоо юм төсөөлөөрөө те арслан үнэ хоёр ингээд би биэндээ хайртай болоод ингээ хөрмээсэн. Хой. Одоо арслан үнэд дурлсан биш үү? Гаднаас нь хараад хүүшээ үнэ ямар гойгоо үзэсгэлэнтэй эвэртэй юм бэ? Гаднаас атангууд одоо зүгээр төсөөлж байна. Үнэ байгаа үстэй. Ичхвэ дээ. Үнэ арслан гараад ёо ямар гой үзэсгэлэнтэй юм бэ гэж бас дахиад ингээ дурлцсан явсан. Тэр хоёр болонгууд яасан бэ гэхээр эхлээд нэгэнтэй ингэж явж хагаад арслан байгаа үстэй. Нэг нэгэндээ хайраа илчлэх гээд арслан нөгөө түүхийн мах иддэг штэ. Тий. Үнэндээ байнга өөрийнхөө түүхийн махнаас өгж хооллохыг хүсэж байсан. За үнэ идэх. За тэгсэн чи үнэ нөгөө үстэй. Өөрийнхөө идэх дуртай өвс байгаа үстэй. Өвс арсландаа ингээд те. Өгөхгүй энэ өгж ингээд амьдарч ирсэн. Тэгээ эцэст нь тэр хоёр салсан байхгүй. Салгатаа нэгэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр яг хоёулаа хоёр өнцгөөс би чиний төлөө өөрийнхөө дуртай бүх юмаа зориулсан гэж хэлсэн. Нөгөө талд нь ч гэсэн үнэн ч гэсэн би ч гэсэн чамд бүх юмаа зориулсан гэж хэлсэн гэж байгаа. Тэнгүүд энэ хоёр нөгөө нэг юу гэхээр өөр өөрсдийн дотор байгаа. Тэнгүүд яг тэр хоёр ч одоо дотоод мөн чанар дуртай гоо үзлэнгүүдээ биш юм байна гэж танаас салчлаа штэ. Гэтэл тэрийг нь
эргүүлж чадаагүйгаас болж байгаа хөөхгүй. Өнөөдөр гэр бүл ч гэсэн яг ингэж салж байгаа гэсэн. Жишээ нь уг нь бол арслан үнээрөөгөө ингээ харж байгаа тийм ээ. Ингэж хэлж болохоос энэ зүгээр зүүрлж байгаа шүү заяа тийм ээ. Ингэж хэлж болохоос. Чиний өв сэтгэх дуртай чинь чиний онцлог юм байна тийм ээ. Би чамд өвсөй чинь л авчирч өгчээ. Энэ өнцгөөс харахад чиний өвс иж байгаа чинь хүртэл надад үзэсгэлэнтэй харагдах боломжтой дотоод нь. Чи надад ч гэсэн одоо ингээ арслан тийм мах идээд мах идж байгаа юм гоё хүлээмшөөрөөд тийм өөр юм онцлог хүлээмшөөрөөд мах идж байгаа нь хүртэл чамд үзэсгэлэнтэй харагдах боломжтой л байхгүй. Тэгэхээр миний яг базаад хэлэх гээд байгаа юм магадгүй дотроо сонин дотоодгоо үзэсгэлэнгүй одоо магадгүй тийм хүнтэй чи суудсан байлаа гэж бодъё. Одоо залуучтай хандаад хэлэхэд түүнийг сайн талаас нь хараад хүлээмшөөрөөд ирэхэд тэр хүний доторх ямар ч зүйл гоо үзэсгэлэнтэй хүн болгоны дотор гоо үзэсгэлэн байдаг шүү л гэж хэлэх гээд байгаа юм. Дотроо гоо үзэсгэлэнгүй хүн гэж байхгүй. Яагаад хүнийг гоо үзэсгэлэнтэй үзэсгэлэнгүй гоо үзэсгэлэнгийг харж суугаараа муугаараа гэж захиад байгаа юм бэ гэхлээр өрдөөл тэр доторхыг хүлээмжшүүр чадахгүйгаас уулж тэгээд байгаа байхгүй. Ойлгомжтой. Айгу гүнзгий философик юм ярьж байна. Айгу ухаантай баярлаа. За комментүүд ирсэн байгаа аялла инээгч өглөөний мэндэ гэсэн болвол туяагч бүр ингээд хайрны хүрээд байгаа болтой зүрх хасгаруулсан харцаар хараад суугаад байгаа юм байна. Тэгсэн чинь энд нэг шин сонсогч байна. Эрдэнэ хүрвэ гээд өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Сайн байна уу шин сонсогчоо? Сүлэхгүй шүү дээ хоёроо сүлэг байсан бол та хоёртой яаж ажиллах юм бэ гэсэн. Хамт ажилдаг хүнэл яриад тах шүү. Үгүй энэ та хоёртой яаж ажиллах юм бэ гинэ. Битээр нөө Эрка гадуурхаад жигчжтэй ажилласаа. Хэрвээ царайны сахнаар цай сүлдэг байсан бол царайны сахнаар цай сүлдэхгүй учраас битээр Эркагаа энэ ч нэ байлгаад байна л гэж хэлж байгаа байхгүй. Ойлгосон уу? Тийм байна. За ингээд манай жинхэнэ цайны бизнесийн ноён нуруу болсон ангараг бичиж байна. Сүллгүй яах вэ? Би бүх цайгаа өөрөө хандлаад хинээс ч илүү амттай ханддаг гинэ. Энэ ангараг өөрийгөө царайлал гэж байгаа юм байна. Сүлэхгүй шүү дээ хоёроо сүлдэг байсан бол та хоёр. Сүлэлгүй яах вэ? Энэ би өөр хиний үг. За ангарыг би ойлгох гэдэг ангарыг. Сүлэлгүй яах вэ? Энэ хүн чинь өөрөө цайны бизнес хийдэг хүн байхгүй. Сүлэлгүй яах вэ? Би бүх цайгаа өөрөө хандлаад. За тэгээ хинээс ч илүү амттай хандлагдаг гэж байна. Наадах чинь юу штэ. Энэ болохоор өөрийгөө царайдаг. Ангараг чинь нөгөө юутай байхгүй. Гүгөө. Дотоод гоо үзэсгэлэг тэгээд. Дотоод гоо үзэсгэлэг гэрээд. Тэгээ дотоод гоо үзэл тэр гоё хандлагаараа цайнуудаа сүлдэг байхгүй. Тэрнээс ангараг хизээж одоо бүтээж байгаа цайндаа нүрээ дүрнэ гэж байна. Нүрээ дүрээд идэх юм уу? За бүр далигаа явуулчлаа. За баасарсан юм боллоо. Ер нь миний бодлоор шүү. За энэ бодол хин очиртой санал нийлэх хэсгүй энэ би сайн мэдгүй л байна л та. Царайны сайхнаар цай сүлэн, царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг үг байсан уу? Байсаарч байна. Гэхдээ энэ хүн хосууд за эсвэл хоорондоо ингээд уулзаж учирж байгаа хүмүүс маань мэдээж хамгийн түрүүнд царайгаар бас дүгнэж байгаа. За тэгээд цаашлаад тэр хүний дотоод гоо үзэсгэлэнг нь буюу өөрийнх нь мөн чанарыг нь таньж эхэлж байгаа. Ингэснээрээ жинхэнэ энэ хүн үзэсгэлэнтэй юм аа. Эсвэл энэ хүнтэй би цаашдаа бас санаа бодол нийлэхгүй байгаа учраас энэ хүн дараагийн өөртөөгөө тохирох хүнийг олох байхаа гэд ингээд зайгаа тавьдаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү тохиолдлууд бол болж байгаа. Босоорч байна. Тэгэхээр хамгийн гол нь царайны сайхнаар гэхээсээ илүү сэтгэлийн сайхнаараас цай сүлэх нь илүү юм биш үү? Үгүй ойлоо зүгээр эхлээд тэгвэл ингээд тодорхойлчих. Юусоо бүр ингээд наадах чинь тодорхойлоод нэг юм руу орё гэх юм. Манай сонсогчдыг бас уриалж байна. Бүгдээрээ комент хэсэгт ороод ирэл бас 99 6 10 45 дугаар руу үзэл бодол хийж болно. Юу гэхээр хэдүүлээ тэгвэл ингээд дотоод гоо үзэсгэлэн гэж яг юу юм бэ? Тэрийг тодорхойлъё. Яг юу юм? Дотоод гоо үзэсгэлэн. Тэ? Чи нэг дотоод гоо үзэсгэлэн гэж зөндөөл ярьлаа. Тэрийгэ тодорхойлоод хайлаа. За дотоод гоо үзэсгэлэн гэдэг бол тэр хүний жинхэнэ мөн чанар юм аа. Тэр хүн одоо жишээлбэл би ингээд харагдаж байгаа шиг бас байхгүй ч гэж болно шүү дээ. Ааштай, амар ааштай хүн байж бас болно. Одоо бол нэг амар аашгүй юм шиг харагдаж болох юм. Нэг аашгүй те гэгэн цагаахан цайлхан сэтгэлтэй юм шиг харагдаж болох юм. Гэхдээ яг намайг тэр байгаагаар минь хүлээн зөвшөөрж чадж байгаа. Яг тэр нэг миний байгалийн нэг үгц нэг юм байгаад шүү дээ. Гэтэл чамд таалагдахгүй байхад өөр нэг хүн таалагдаад байгаа байхгүй юу? Гэтэл чамд таалагдахгүй байгаа учраас чамд нэг гоё харагдахгүй шүү дээ. Нөгөө хүнд нь таалагдж байгаа учраас тэр хүнд би гоё харагдаад намайг ингээд өөр минь хүлээж авч байгааг л дотоод гоо үзэсгэлэнгээр нь хүлээн зөвшөөрж байгаа л гэж хэлж байна л гэж би ойлгож байна. За заяагийн тодорхойлолтоос манайхаа би юу ч ойлгосонгүй. Тийм учраас яг одоо дотоод гоо үзэсгэлэн гэж яг юу юм бэ те? Тэр талаар манайхан гоё комент бичээрэй. Та нарын үзэл бодлыг сонсъё. Битэрийн
заяагийн тодорхойлт ерөөсө болохгүй байна. За энэ дээр бас манай шинэ хүн орж ирсэн байна. Нэвтрүүлэг дуусна шүү. Сайн уу хоёроо танай радиог хамгийн анх удаа сонсож байна. Амжилт хүсье гэж байна. За баярлалаа. Чамд бас амжилт хүсье гэж бас хэлмээр байна. За тэгэхээр манайхан дотоод гоо үзэсгэлэн гэж яг юу юм бэ? Юу хэлээд байгаа хүмүүс л нэг юм за царай мараа гадаад юу хараад яг хуу дотоод гоо үзэсгэлэнгийн л харахад болоо молоо л гэдэг. Дотоод гоо үзэсгэлэн дотор юу багтгүй. Тэр хүний мөн чанар, тэр хүний бодол, сэтгэл, юмд хандж байгаа хандлага, бусдад харилцаж байгаа харилцаа. Одоо нэг хэсэндээ тэр хүн өөрөө л дотроо жинкнээсээ байгаагаар л харж байхгүй. Ямар нэгэн баг зүгээгүй. Манайха заяагийн сайнны тодорхойлолтоо дахиад юм ойлгосонгүй. Та нарын тодорхойлолтыг би бас сонсомоор байна шүү, тийм ээ. Яг хандлагуудыг хэлж болох уу? Хандлагуудыг гинөө? Тий. Хандлага. Ер нь хандлага юм шүү. Тий, хандлага. Тэгэхээр чиний түрүүний тодорхойлшаад өөр бол явчихж байгаа. Яг тэр хүн чинь өөрийнх нь мөн чанар нөхгүй юу? Тий, хандлага мөн чанар тийм ээ. Хандлага. Яг мэдээж нөгөө хандлага гэж юу юм? Ухаад бүр ингээд дахин тодорхойлвол хандлага гэж юу юм бэ? За тодорхойлж. Ямар юм бэ? Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та яг энэ цаг мөчид гэр бүлийн радиог сонсож байна. Тийм ээ. Гэр бүлийн радиогийн том өрөө цэнгийн нэвтрүүлэг танд хүрж байгаа гэдгийг цэнгэлтэйгээр хэлэхэд таатай байна. Манай буудан дээр тухлан суугаад таалан болгоод ямар сэдвэр чөлөөтэй сайхан хэдүүлээ хамтдаа ярилцах юм аа. Тэгэхээр өнөөдөр бол битээний сонголсон сэдвүүл царайны сайхнаар байхгүй юу? Энэ хоёр яг юу яриад байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Юу асна мэддэхгүй хүн байгаа. Анх удаа сонсож байгаа хүн байгаа бол ингэж байгаа. Том өрөө маань цэнгийн нэвтрүүлэг. За тэгээд цэнгийн нэвтрүүлэг дундаа сэдвийг нь хоёр хөтлөгч маань мэддэггүй маа. За тэгээд энэ яадаг вэ гэхээр цэнгэнтэй хөгжилтэй за тухайн сэдв агуулгыг маш сонирхолтойгоор маш хурдан тэр дор нь гаргах үүднээс найруулагч маань бит хоёр сэдвийн сонголтыг өгөөд сонгуулдаг байхгүй. За тэгээд сэдв сонгосны дараа тухайн сэдвээр хоёр талын байр сууриас нь ч юм уу эсвэл олон талын байр суурийг харуулахын тулд хүссэн ч хүсээгүйч бит хоёрт бас ингээ байр суурийн сонголтыг өгдөг байхгүй юу. За тэгээд тэр сонголтуудаасаа сонгоод та бүхэндээ ингээд амхандаа л чатгаараа л ингээд ярилцаад агаал энэ дэлгэрлээ. За баярлалаа сонсогчоо хүлээж авъя. Сүлдээчээ орж ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та сүсэрэл байна уу? Царайгаараа? Ингээд сүсгэлээ байж байгаараа наана. За, өстө сүслээл байж байгаа шүү. Та сайхан сүлж гин үү? Би энд сүлээл байж байна. За. За, ангаргаа царайны сайхнаар цай сүлэхгүй юу? Би бас сүлчээд байгаа юм. Гэхдээ би дотоод доор сайхны чинь талаар нэг хөгжилтэй ч шиг хөгийн ч шиг нэг билээд өгөх. За, ангаргаас нэг хөгжилтэй юм гарахгүй хөгийн юм гарна да. За энэ болсон явдал гэж би бас хэлэхгүй. Гэхдээ болсон ч гэж магадгүй заяа. Одонцоо маш гоё дуулдаг нэг эмэгтэй байж л дөө. За маш гоё дуулдаг. Тэгээ түүнд нэг ойрхон залуу дурлаад яг гэр бүл болжээ. Дуулдаг эмэгтэйд те. Маш гоё дуулдаг. Тэнд нэг сул талтай тэр эмэгтэй. Үнэхээр царай муутай. За. За тэгээд хурны маргааш өглөө нь нөхөр эхнэр хоёр мэдээж хамт сэрнэ үстэй. Тэгэж штий. Тэгээд тэгсэн нөхөр эхнэрлэг барснаа дуулаарай. Юу? Дуулаарай. Дуулаарай. Босч ойлгохгүй шүү. Ой, би үл ойлгосон. Сая одоо ойлгох гэдэг шиг байна. Юу гэж байгаа одоо дуулахаас өөрөө чидгүй байна. Гоё юм биш. Гоё эргэлтэй дээ. Би хэлээгүй юу? Ангараг ерөөсө хөгжилтэй биш хөгийн юм ярина гэж хэлсэн шүү. Та ч өстө гоё юм. Дуулаарай. Заяхгүй ажнаас. Заяа дуулаа дээр. За хоёроо. Би одоо буцаад аяа үзлээ шүү. За. Оо за тэгээд дуулаарай. Хоёр дуулаарай. Хотон дуулаа шүү. Шууд дуулаа гэсэн шүү. За. За яг ангаргаа санчи. Яа саяны гол нэрээ үнэ инээдтэй байна те. Гэхдээ яг ангаргыг санчи заяа. Ангараг. Энийг энэ тэнд явж байхдаа зүгээр хүмүүст ингээ хөгжилтэй байдлаар анигаа болгож хариуд хөрхөл юм байна те. Эхнэр ингээд хүнтээс амар гоё дуулдаг. Тэгээ царай нь авах юм байхгүй те. Тэгээ хормоос нэг маргааш өглөөс ирснэ. Эхнэр харснаа. Дуулаарай. Миний бүр санаанаас гарахгүй. Гэтэ насаараа зүгээр яхаа бодит амьдрал гэж бодъё. Насаараа тэгэж амьдрах айгүй хэцүү үстэй. Уу яг тэгэл тэр чин дуулна. Тэгээ сүултээ дуулахгүй байдалд дасна. Тэр дуулаад байгаа эмэгтэй нь бараг төрүүлээд хаяад явах хаа.
За лай харахаараа дуул гэж яах ингээд хаяа авах хэлгүй юм ч тоо. Дуулахасаа ч хүртэл залхаад. Энэ яг зүгээр яг зохион яг болсон явдал биш яг л та. Одоо ингээд хүү. Очроо дуул идэх үү? Юу гэж? Дуулъя. Яг гэдэг дуулж. Дуулсан дээр штэ. Гүй юм ярмаар нь би дуулах юм биш. Би чинь бол одоо энэ радиод бол одоо яг юм дүрстэй лайв стрим тий одоо хийдэг цаг үед нь би олж авахгүй. Манай энэ нэг хуучин ажиллаж исэн Санти Манти гэдэг найзууд байгаа те. Тэр чинь дүрсгүй байх үед нь ажиллаж исэн байхгүй. Яг л дүрстэй байх үед нь манай Санти тэр тэнцэхгүй штэ. Тэгээ тэнцэхгүй. Одоо бол дүрстэй үед нь үгүй юу лээ би ярьж байгаа. Өөрийгөө царил гэдэг юм байна. За ингэж байгаа сайхнаа юу ярьж ийн вэ гинэ? Юу ярьж байгаа вэ гэхээр очрогийн сайхныг нь ярьж байгаа аахгүй юу? Яг одоо би сайхнаагаас холбогдоод ороод ирээсэй хүсэж जैन. Тэгээ би сайхнаагаас асуух асуулт байгаа аахгүй юу? Тэгээд яг юу яриад байгааг нь мэдэх байхаа. Сайхнаа холбогдоод ороод ирээрээ 9986 1045 9986 1045. За яг хоо би тэр нөө царины сайхнаар цай сүлхөө үгүй юу гэдэг дээр үгүй яа бити тэрийн тайлбарлал. Яаж вэ? Сайхнаа зүгээр холбогдоод ороод ирэх. холбогдож орж ирж яах. Тэнгүүт нь би асуух гэдэг байхгүй. Юуг нь асуух гэдэг. Асуунаа харж. За чикээс дуулж яг. Яа саяны бүр ангаа бүр сэтгэлээс гардаггүй. Ангаргаа яах вэ би санчия. Тэгтээ дотоод дотоодгоо үзэсгэлэн гэдэг дээр ангараг нэг юм хэлий гэснээр саяны юм ярьсан шүү дээ тий. Тэгтээ саяны тэнгууд ангараг дотоодгоо үзэсгэлэн хаана байсан? Үгүй яг ангарагийн хувьд бол дотоодгоо үзэсгэлэн нэг юм дуугаар нь дуулах муулахаар нь гардгийг хэлээд байгаа юм шүү. Ямар нэг гаргаж ирж байгаа зүйлэр нь л юм байна тий. Тийм. Сони юм би. Ямар сонингоо үзэсгэлэн. Яа наач нь бол өстэй мэдгүй. Айгу сони тий. За би одоо яг сайхнаа ороод ирлээ. Асуултаа асууя заяа. Сайн байна уу сайхнаа? Өглөөний минь. Сайхнаа очрог бол тань нь амьдаар нь ч гэсэнд харж байсан шүү дээ тий. Аха. Өнөөдөр нөгөө бидний ярьж байгаа сэдв болохоор очроо өөрийгөө би хөөхөн эсвэл хөөхөн биш үү гэж яриад байгаа аахгүй юу? Очроор нь хөөхөн үү? Гэ чамаг чи намайг эрэгтэй хүн намайг бүр хөөхөн штэ гэж хэлсэн бүр эвгүй байхгүй. Тийм үстэй. Би эрэгтэй хүн таалагдмааргүй наа. Би бол ингээ хөөхөн учраас ингээ царайны сайхнаар ингээ цайг ингээ сүлээд явж гинэ те сүлдиймаа ингээ яриад тахын л та. Ер нь сайхнагийн хувь царайны сайхнаар цай сүлэх тал дээр юу гэж бодож ин сүлэх болов сүлэхгүй болов сайхнаар нь? Айгуу хэцүү асуулт шүү дээ. Ямар ч юм очроо битээр бол яг царайлаг хүмүүс хийж идвэл царайлаг хүмүүс шүү. Тэрийг багтаар хэлээ. Чи үгүй наадхаа түрүүнд бид нэр ойлгоцсон шүү дээ сайхнаа тийм ээ. За чамаас нэг юм асууч. За заяа бачаа эхлээд заяа тэгвэл бас царайлаг гэдэг. Царайныхаа сайхнаар цай сүлнэ гэдэг. Заяа царайлаг царай мо тий? Би сүлнэ гэж байгаа. Яа. Тэгээ би сүлцэн сууж байгаа. Одоо наадах чи 7 өдөр 7 шин зүудлээ энэ дуу. Ингээ ялалт байгуулчихж байгаа байхгүй. Би тэр нөгөө ярьж байгаа сэдв бол царайны сайхнаар цай сүлэн сүлэхгүй гэдэг талаас нь яриад очроо бол сүлэхгүй би болохоор сүлнэ гэдэг байгаа байхгүй. Би дуугаад байлаа. Сайхнагийн хувьд болохоор жоохон хэцүү байна гэж байна. Яагаад хэцүү байна? Хариулахад. Цай сүлэн гэж юу хэлчихэрэг. Харин тийм үг байдаг шүү дээ. Царайныхаа сайхнаар цай сүлнэ гэдэг. Тий. Угаасаа нөгөө илүү нэг юм зөв төрхтэй илүү нэг юм зөвлөсөн төрхтэй хүмүүс чинь ажил хэрэг бүтгэж тэр тэгээд нэг сонгосон судалгаа яадаг даа нөгөө баахан тайлахгүй хүмүүсийн дунд хүнийг оруулж байгаа нөгөө илүү зөв төрхтэй хүн рүү хүмүүстэй шуурал гэдэг юм шүү дээ. Тэгэхээр бас тэгвэл тэр утгаараа бас сүлнээ сүлнэ гэж байгаа юм ба шүү дээ тий. Тэгээ хүү автоматар нэг юм бол илүү нэг зөв төрхтэй хүн рүү илүү За тэгвэл яг амьдрал дээр хос болох гэж байгаа нөхцөлд царайны сайхнаар яг цай сүлээд ингээд амьдрал нь илүү сайхан болоод явдаг болов уу? Царай нэг хамаатай болов уу? Царай хамаагүй хаа. Яг амьдрал дээр тий. Чи хамаатай гэж хэлэх юм бол худахгүй болоо явчихсан. Тэгвэл яг ингээд хүүхний нэг юу ч байсан. Одоо ингээд манай найз 10 жил найз намшаал байдаг байхгүй. Аха. Ханаа их чахаж штэ. Яг тэгэхээр би үгүй найзуудтай шал өөр хүн сонирхоо. Тэгээд тэр хүмүүс маань нөгөө нэг ер нь манай найзуудын нүдээр бол тийм өөр харагдаад. Шал өөр харагдаад. Надад бол тэр хүн чинь маш үзэсгэлэнтэй харагдсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл тэр хүн байгаад тэгэл юу гэдэг тайсуулна уу надад бүр баймч өгсөн ч авдаг санагдахгүй. Яг тийм. Тэр нөгөө эндээс тэгвэл ингэж бодох нь шүү дээ. Нөгөө хүн өөрийнхөө хувьд үнэхээр үзэсгэлэнтэйгээ бодож байгаа юм бол
тэр хүн бүр нэг амар сонин цай чанж өгсөн ч тэр гоймын чанж өгсөн ч тэр тэд бүгдээрээ л маш гой хамттай санагдах юм шиг. Яа, яг тийм л юм байна. Тий. Тийм л юм байна. Тэр хүндээ л байгаа юм байна шүү дээ, тий. Тэр хүндээ л байгаа. Эсрэг талынх нь хүндэл байгаа гэсэн үг шүү дээ. Жишээ нь би одоо заяаг үнэхээр дотоодгоо үзэлтэндээ гэж олж харъя гэж шийдвэл тэгэл олж харнаа л гэсэн үг тийм үстэй. Энэ дэр баргаад барахгүй нэ. Тий. Одоо заяаг одоо харагдчихвал тэгэл тэр бодлыг өөрчлөх гэсэн дээ. Харин тийм тэр бодлыг өөрчлөхөд хэцүү. За баярлалаа сайхнаа. За баярлаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. за сайхнагаа бас орж ирж бас миний царай мотагаар нь бас дуудсан. Нэр төр яргуул. За ингээд Эрка очроо хоёр надтай байнга энэ талаар бүр өдөр болгон ярьдаг шахуу сэдвийг нь үүгээр таслан зогсоож байна. За би бол царайгаар бол хоёрыг давж байгаа учраас дахиад царайн талаар битээр хоёр надтай бити яриарай. Ингээд энд хүрээд харин бас том өрөөний энэ булангаа өндөрлөж байна. За өндөрлөхөөс өмнө ангараг нэг комент биччихээрэй. Саяны ярьсан түүх чинь яг юм байдаг юм онгой юм уу эсвэл ер нь ховорхон өөрөө чинь боддог мэдгүй гэсэн хариулсан шүү дээ. Юу гэж? Байдаг ч гэж магадгүй би сайн мэдэхгүй байна гэж хэлхээсээ өмнө хэлсэн. Тэр комент ихсд үлдээчээрэй. Наадах чинь бас юм хөөрхөн жок болвол. Бас нөө ажил дахин бас ингэ бодоод инээ түрээд байгаа болохоор амар инээдтэй байсан чинь баярлалаа. За ингээ радиогийн 3 дугаар студид Эрка биш очроо. Заяа нариулагч мисс ажиллаа. Өнөөдөр бидний том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэндээ том өрөөндөө ярина гэдэгт итгэлтэй байна. Царайны сайхнаар яг цайсуулах уу? Хин нэгнээсээ асуугаад нэг үзээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Цаадын дуулаад дуусгая. Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай. За болоо. Хоёулаа нь дуулсаар бай. За баяртай унахаа. За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.